Уулангаас бэлтгэн хүргэж байгаа хөдрөг урлах хичээлийн эхний сэдвэр бүгдээрээ уулзсааж байна. За энэ удаа та бүхэндээ би манай урлагийн зүгээс бэлтгэн гаргаж байгаа бэлтцүүдээр хичээлээ тулгуурлан явуулах болно. Одоо манай хамгийн эхний ялангуяа анх хийж үзэж байгаа хүмүүсээр үсэн 4 улирал гэсэн ширээний хөдрөгийн хичээл байгаа. За энэ маань болохоор бүр яг ингээд та одоо зүйж эхлэхэд бэлэн тэгээ бэлтцтэйгээр таны гар дээр очих байгаамаа. Яг одоо анх авахд бэлтцээ авч байгаа хүмүүс маань юу ирэх вэ гэхэд нэгдүгээрт энэ гарын авлага энэ маань ихэвчлэн одоо болохоор цахимаар очиж байгаа. Өөрөөр хэлбэл таны мэйл хаягаар энэ гарын авлага маань очино. Цаасаар авах гэх юм бол бас боломжтой байгаа. За тэгээд дотор нь одоо энэ эдгэр зүйлс байгаа. Энэ бүгдийг авснараа та ширээний хөөрхний юм тавны суур одоо хийх байгаамаа. Яг энэ бэлтцийг авлаа гэхэд таны гарах эцсийн бүтээгдэхүүн маань энэ зүйл гарнаа гэсэн үг. 2 инчтэй гэдэг нь одоо шугамн дээр би бас нэг инчийн та бүхэндээ тайлбарлаад өгчөө. Энэ шугам жишээ нь яг 6 инчийн шугам нэгэн. За урт нь болохоор 12 инчийн шугам байна. Инч гэдэг маань монголоор бол мамах гэж орчуулагддаг. Тэгэхээр энэ хээ гэж тэмдэглэгдсэн байгаа таны бэлтцтэй. За өөрөөр хэлбэл инч маань монгол одоо сантиметр бидний мэддэг сантиметр руу хөвлөх юм бол 2.5 см болдог. За 2.5 маань 1 инч буюу хаашаашаага ингээд нэг юм дөрвөлжин энэ шугамн дээр 1 инч гэж тэмдэглэсэн байна.